өөрийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн тусалцаа авах хүсэлт гэж энэ сэдвийн талаар тодорхой ойлголтыг өгье. Хүн болвол Монгол Улсын үндсэн хууль зааснаар өөрийгөө өмгөөлүүлэх болон хууль зүйн тусалцаа авах эрх нь нээлттэй байж байгаа. За хэрвээ хэн нэгэн иргэн эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд бол энэ эрхээ бол бүрэн эдлэх боломжтой. Аль ч шатанд болоо өмгөөллийн болоо хууль зүйн тусалцаа авах эрх нь бол нээгдсэн байж байгаа. За хэрвээ магадгүй тухайн иргэн цагдан хоригдсон, сэжигтнэр баримтлагдсан, за ялагдах шүүгдэгчээр цагцаа хоригдсон тохиолдолд бол цагдан хорих байранд бол өмгөөлөгчийн өтөөгөө ганцаарчлан уулзаж хууль зүйн тусалцаа авах эрх нь нээлттэй байдаг. За мөн түүнчлэн шүүгт, за прокурорт бол мөрдөгчд бол хууль зүйн тусалцаа авах, за өмгөөлөгчөөр хангуулах эрхээ бол эдлэх талаар хүсэлт гарах боломжтой. Үүнийг нь бол эрхгүй бүхий байгууллага бол хүлээж аваад өмгөөлөгчөөр хангаж хууль зүйн тусалцаа үзүүлэх бол бүрэн боломжтой байж байгаамаа.